За сайн байцгаана уу. Ганагийн мэдээллийн сувг эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаараар дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа халуун цэг болоод байгаа Иран улсын талаар товчхон мэдээлэл хүргэнэ. Иран улс түүхийн хувьд асар баялаг эртний төвхтэй улс орн юм аа. Иран манай эртний өмнөх 679 онд Медийн эзэнт гүрэн үүсгэн байгуулагдаж ирснээр түүхийн улбаа нь үргэлжилж эхэлсэн. Түүнээс хойш олон улс гүрэн байгуулагдаж байжээ. 1979 оноос одоогийн Исламын бүгд найрамдах Иран улс гэж нэрлэх болсон. Харин өрөндөд 1935 оноос өмнө Персийн эзэнт гүрэн гэж нэрлэж ирсэн. Тэр нь ерөнхийдөө бол үндсэн ард иргэдийн Перс үндэстэн гэдэг болохоор олон улсад тийм нэртэй яваад байсан учраас 1935 онд Реза хаан Шах гэдэг хүн олон улсад хүсэлт гаргаад Перс гэдэг нэрийг Иран гэж солиулахаар болоод 1959 онд олон улс зөвшөөрөөд Иран гэдэг одоогийн нэршилтэй болсон байна. Ард түмний Перс болон Курд гэж хоёр ангилдаг. Нийт 87.6 сая хүн амтай. Газар нутгийн хэмжээ нь 1.6 сая км² газар нутагтай. Дэлхийд энэ хоёр үзүүлэлтээр хоёулангаар нь 18-д ордог том улс юм аа. Иран газар зүйн байршлын хувьд урд хэсгээрээ Персийн болон Омоны болон баруун хэсгээрээ Ирак, Турк, хойд хэсгээрээ Армен, Азербайжан, Каспийн тэнгис, зүүн хэсгээрээ Туркменстан, Афганистан, Пакистан ийм улсуудаар хүрээлэгдэж оршиж байна. Иран улс нь байгалийн баялагын хувьд асар их нөөцтэй улс юм аа. Түүнд нь зис байгалийн хий, нефт зэрэг бусад эрдэс соёлгууд орно. Түүнээс гадна ормон зүйн хоолойг өөрийн эрх мэдэлд байлгадаг. Ормон зүйн хоолой нь дэлхийн бүх нефтийн 20% нь дамжиж гардаг стратегийн чухал цэг юм аа. Персийн булангаас булангийн орнуудаас экспортлогдож байгаа нефт Персийн булангаар дамжаад, ормон зүйн хоолойгоор дамжаад, Омоны булангаар дамжаад, Арабын тэнгисээр дамжаад энтхийн талаад гараад бусад улс орнууд руу экспортлогдно. Иран улс Монгол улс хоёр нэлээдгүй зүйлээрээ төстэй юм аа. Иран улс нь газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 18-д ордог бол Монгол улс нь газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 19-д ордог юм аа. Иран улсын газар нутгийн хэмжээ нь 1.6 сая гаруй км² газар нутагтай. Монгол улс 1.5 сая гаруй км² газар нутагтай. Адилхан эртний түүхт улсууд юм аа. Тэрнээс гадна байгалийн баялагаараа нэлээдгүй ариун байгалийн баялагтай гэдгээр бас л төстэй байна. Иран улс нь одоогоор гадаад харилцааны хувьд нэлээд эдрэгтэй байна. Израиль улсыг улс гэж тооцдог бөгөөд 2025 онд Израиль улстай байлдсан. Израиль улсыг Америкийн нэгдсэн улс хамгаалдаг учраас Америкийн нэгдсэн улстай сөргөлдөөнтэй байна. Харин Ираны ард талд Оросын улбооны улс, бүгд найрамдах Хятад ард улс, Хойд Солонгос зэрэг улсууд ард нь байна. Үүнээс болж дэлхийн 3 дугаар дайнч эхлэх магадлалтай эгзэгтэй үед ирээд байна. Дэлхийн нийтийн анхаарлын төв бүгд Иран руу чиглэсэн. Иран яах бол
Америк яах бол, Орос яах бол, Хятад яах бол гэсэн түгшүүрийн ирмэг дээр ирсэн байна. Өнөөдрийн дугаараар Иран улсын талаар товчхон мэдээлэл хүргэлээ. Манай бэлтгэсэн мэдээлэл таалагдж байвал манай сувг дээр саб лайк дараарай. Баярлалаа.